байгаа гэж боддог. Нааш жива. Энтэй аймгийн Өмнөлгөр сумын нутаг Бурхан Алдан хайрханд ирсэн байна. Тэгээ энэ жил одоо Бурхан Алдан хайрхан над бол одоо хөл хөдөлгөөн ихтэй байна. Одоо сайхан хямраас сэргээж, уул аваандаа залбирч. За энэ бол монголчуудын одоо эртний юм сайхан уламжлал. За хаа жолооч нартай ганц нэг зүйлийг бас сэрэмжлүүлж хэлье. За Бурхан Алдан явах зам бол энэ жил одоо цас багтай харьцангуй сайхан байгаа боловч одоо халтаргаа гулгаа бол маш их байна. Маш их явж байгаа учраас хөдөлгөөн их байгаа учраас одоо зам бол маш их гөлөөнтэй. За тэгээд одоо энэ зарим нэг юм нухчаа эвгүй газар дээр бол ганц нэг машин замын хажуу руу орсон. За бас зарим анхаарал болгоомжгүй явж байгаад мөргөлдсөн юм тохиолдол учраас байна. Тэгэхээр одоо та бүхэд бас энэ наашаа ингэж зорж явах байгаа бол бас одоо техникийн аюулгүй байдлыг сайтар хангаж бас одоо анхаарал болгоомжтой зарчраа гэдгийг бас сэрэмжлүүлж байна. Зам ер нь халтаргаа гулгаа айгүй нэр нь бүгд болгоомжтой сонор сэрэмжтэй яваарай гэж хэлээд тэ. Тэгээ айгүй халтаргаатай шүү дээ. Цасуул гайгүй. Тэгээ цас гайгүй. Цаг агаар сайхан тогтун дулаахан байна тэ. За тэгээ Арангай аймгийн нийт үлзий цумчуудаа сар шиндээ сайхан шинлээрээ. Тэгээд одоо шиний 15-нд Алтан 100% бүрхэл мөргөндөө тэг